ерөнхийдөө та бол Монгол улсын анхны ерөнхийлөгчд нэр дэвшижсэн. Таны мөрийн хөтөлбөрүүд донд үнэхээр өвгдээцийн тэр агуу их уламжлалууд, өвгдээцийн хүчрэг хой хуйн үнэтэй сайхан санаанууд нэвч чингсэн байдаг. Тэр үеийн ерөнхийлөгчд дэвсчихсэн таны мөрийн хөтөлбөр өнөө цагийн Монголын энэ төрийг жолоодож яваа энэ арга ухаантай ер нь дүүж очих уу? Ер нь Монгол төрийн одоо өнөөгийн байдал та ямар дүн шинжилгээж, ямар сайхан зөвлөгөө, үнэтэй сайхан санаа хэлэх вэ? Яг л Монгол улсын ерөнхийлөгчд би өөрөө дэвшигэж яриаггүй юм л да. Манай намал дэвшүүлж ирэх гэсэн байхгүй юу. Тэгэхдээ бас мэдээ хэдэн хүн дэвшүүлсэн чинь зарим нь нэрэн татаа, зарим нь юу хөхгүй сарга тэгээ би үлдчихсэн юм байна. Тэгээ аргагүй ихэнд ерөнхийлөгчийн юунд дэвшүүлэхгүй юу. Тэгсэн чинь намайг юу гэж бодсон мэдэхгүй. Би бол юу яа л гэж бодсон л да. Ард түмний төлөвийг үйлчлэх юм бол үйлчлээд өгье гэж бодсон. Тэгсэн чинь миний урдуур харан буур гүйчихгүй юу. За. Европын маягаар ярих юм бол. Яагаад тэгж яанаггүй л зарчимтай шудраг хатуу байр суурьтай хүннээс ямагт вишир хөдөг болохыг би төшөмдийн ертөнцид бараг 40-50 жил байхдаа ойлгосон байхгүй. Тэгэхээр тэр кондишнд таарахгүй хүн байна л да. Тэгээ яг хөө миний дэвшүүлсэн тэр би тэгээ сонгогдсонгооч нэг утсангүй. За оошоосонгүй. Бараг баярлах төгсөн л дөө. Ягаад гэвэл тэр суудал бол сайн гэвэл воентай. Муу гэвэл нүгэлтэй суудлах байхгүй юу? За. Тэгэхээр харин ч баярламаар тэгээ яг миний хөтөлбөрийг харин хэрэгжүүлж эхэлсэнд би их баяртай байдаг. Би ингэхгүй юу? Хүн бүр үйлдвэрлэгч өөрөөр үйлдвэр болоё гэж. Тэндээс жижиг дунд үйлдвэрлэл. Тэгсэн чинь нөгөөдгий чинь ердөө энэхэр гар үйлдвэрлэл оруулах гэж байна. Юу гэсэн үг бид хүн үйлдвэрт явна гэж байхгүй юу? Би бас дээд хөтөлбөрийг нэг юм оруулахгүй юу. Тэгсэн чинь диктатур тогтоох гэж байна гэж. Гэтэл миний тэр бол дэвшил ба дэглэм гэсэн үг байсан юм л да. Дэвшил гаргыг гэвэл дэглэмтэй байцгаая. Хөрөнгөтэй орны одоо хөгжлийн том зарчим бол дэглэмтэй л байдаг. Жохол дэглэм алдвал ажлаас салчих шүү дээ. Манайхан шиг мөхөхийн талгайг нэхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг дэвшил дэглэм хоёрыг дэглэм нь байхгүй болохоор дэвшил гарахгүй байна. Одоо манай чинь одоо яг анархизм руу орох гэдэг шүү дээ. Харж